гадаа шугам олоо явуулж байгаа учраас энэ ийм шарны дулаан тусгаарлагч материалын хөлтөлтөөс нь хамгаалаад ийм дулаан тусгаарлагчтай байгаа. Тусаал хөлдөөхгүй гэж байгаа. Поливиртаа ийм дулаалгатай ийм шугам дотор явж иж маш бага зардлаар шугам орлогыг суйрлуулснаар хөлдөхгүйгээр зардлыг бууруулж энэ одоо усыг л хүргэх юм боломжтой болгож байгаа. Бас энэ шугамдаа байгаа шүү. Тэгэхээр тэрийг бас онцлох юм байна. Тэгээ одоо иргэд маань энэ байшингуудаа жоохон дулаачвал бидний нүүрсний хэрэглээ бүр багасна гэж үзэж байгаа. Гол цайн үзүүлэлтүүд бид нар 10 яндаг 1 яндан болгож байгаа. Болохтой гүйцэд хөлттэй 100 тавьж байгаа. Хоногт 20 шуудаа нүүрс төлдөг байвал бид нар энийг 5-аас 6 шуудаа нүүрс болчихвол болж яана гэж үзэж байгаа. Агаарын бохирлын үндсэн шалтгаан бол ерөөсөө дутуу шатсан нүүрс. Нүүрснийхээ илчлэлийг бид нар гүйцэд авч чаддаггүй. Нэг алдагдал. Дээрээс нь дутуу шатж байгаа учраас агаарын бохирлд үзүүлж байгаа нөлөөлөл маш өндөр. Нөгөө PM2.5 нөгөө CO2 хөхөр өвд ий дутааны гэдэг өмхийн үнэтэй болчихж байгаа шүү дээ. Хот маань үндсэндээ. Тэгэхээр ийм гүйцэд шатаадаг зуухыг бас энд давхар дуршиж гин гэсэн үг. Бид нар энэ зуухыг бол энэ дотоодод зуух нийлүүлж байгаа компаниудаас нь тавьж байгаа. Тэр зуух бол ер нь заавал энэ зуух ш. Зуухыг бол ямар ч зуух одоо сонголтоор байж дулааны их үсэ тийм ээ. Манай монголчуудын хийсэн сайн зуухууд ч байна. Энэ орос зуух, за чех зуухууд зарж байгаа зүйл байна. Ингээд сонголттой ариун. Дээрээс нь бид нар явандаа досон халаалтад туршиж үзэж болно. Нийслэх маань газ ирж байгаа газ дээр бас туршиж болно.